Өдөртөө манай өнөөдрийн зочноор сангийн сайд Минт сайхан өргөдөд байна. Орой минь төргий. Орой минь төргий. За тэгэхээр өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр оюутлогоон хилцээртэй холбоотой мэдээллийг өглөө. Энэ талаар үзэгчдэд эхлээд товч мэдээлэл өгье. За засгийн газар Риотын төгрөвтэй оюутлогоон зээлийн хүүгийн хилцээрийг хийж дуслаа. За хөрөнгө оруулалтын гэрээгээрээ бол Монгол улс хоёр талын хүлээс үүргээрээ 7 жил тутамд нэг удаа зээлийн хүүгийн нөхцөлийг иргэн харах ийм үндсэн гэрээтэй. Тэгээ энэ гэрээний маань боломж өнгөрсөн 25 онд 7 жилийн хугацаанд болоод энэ эрх нэгдснээр Монгол Улсын засгийн газар Риотын төдөө хилцээр хийх эрх үүссэн. Үүнтэй болоод засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад одоо сангийн сайд миний бие ахлаа ажиллалаа. За би оюутлогоо төслийн хувь нийлүүлэгчдийн олгосон зээлийн хүүг бууруулах. За мөн одоо Монгол Улсын зээлийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жилд хардаг, иргэн хардаг энэ хугацааг богиносох чиглэлээр анхаарч ажиллалаа. За хилцээр бол нэлээд үр дүнтэй болсон. За хилцээрээр хувь нийлүүлэгчдийн хүү бол өнөөдөр зээлийн хүү бол 10.4% байгаа. За энэ нь бол одоо СОПР буюу жишг хүүн дээр нэмэх нь кас хүүгээ нэмээд ингээд зээлийн хувь нийлүүлэгчдийн хүү гэсэн ийм хүүтэй байсан. Энэ нийлбэр нь бол одоо 10.4, мөнөөс СОПР хүн бол 3.6% байгаа. За энэ хүүг бол одоо бид нар СОПР дээр нэмэх нь 4 болгож өөрчлөлөө. За энэ нь юу гэхээр зэрэг СОПР дээр нэмэх 6.5 байсан хүү СОПР дээр нэмэх 4 болгож өөрчилж байгаа. Нэгсэндээ 2.5%-аар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болголоо. За хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү яагаад нэмэх асуудал болж байна вэ гэхээр нийтдээ 6.1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын зээл байгаа. Хувь нийлүүлэгчдийн буюу Риотын төгрөв оюутлогын төсөл зарцуулсан. За энэ зээл нийт зээлийн маань хүү бол одоо өнөөдөр 6.9 тэрбум хүрсэн. Тэгээ одоо зарим одоо их хурлын гишүүд болон одоо банкар одоо зам оюутлогоо холбоотой хийсэн нээлттэй сонсголоор ч гэсэн ярьж байсан шүү дээ. Монгол улс өнөөдөр хэрвээ тооцох юм бол өдөртөө 15 тэрбум төгрөгийг одоо зээлийн хүнд оромтлуулан төлж байна ч гэдэг юм тийм ээ. Тэгэхээр энэнийг л бууруулах гол асуудал. За энэ өөрөө маш том олон давуу талтай. За энэ зээлийг олгож явах үед бол одоо мэдээж оюутлогын төслийн эрсдэл бол бас өөрөөсөн баг. Яа тэгэхээр далдуурхан бүтээн байгуулалтын ажилтнанд өнгөж эхэлж исэн. Одоо төслийг гараанаас эхэлж исэн гэсэн үг. За өнөөдөр бол төслийн гүйцэтгэл 98.9 өдөр, 99.8 өдөр ирсэн байна. За бид нар бол одоо хэлцээрийн шатанд хүүг 2.5%-аар бууруулснараа Монгол улс энэ хоригдлогдсон хүн төлөх 6.2 тэрбум долларыг бууруулж байгаа. За энэ ингээд зээлийн хүүг 6.2 тэрбумаар бууруулна гэдэг бол Монгол улсад ирэх өгөөжийг 2.5 тэрбум буюу 8.7 их 80 төгрөгөөр одоо нэмэгдүүлж өгсөн. За энэ бол одоо маш том одоо хилцлийн үр дүн гэж хэлж болно. За нөгөө талдаа одоо зүгээр одоо төслийн зээл гэж байгаа. Төслийн зээл, хувь нийлүүлэгчдийн зээл гэж хоёр янзын зээл байна. Төслийн зээл гэдэг маань юу гэхээр зэрэг оюутлогын төслийн эрсдлийг үнэлээд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Риотын төгрөг оюутлогын төсөл зээлсэн хүү. Энэ зээл нь бол одоо нийт зээлийн нэг одоо нийтээ 3.9 тэрбум долларын зээл байна. За энэ зээлийн маань хүү өнөөдөр 9% байна. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж ийнө вэхэр зэрэг СОПРын 3.6 гэх юм бол дээр нь нэмэх нь 5.4 байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэс баг түвшин тавцарч чадлаа. 7.9 гэдэг бол олон улсын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагуудын оюутлогын төслийн эрсдлийг үнэлээд өгсөн зээлийн хүүгийн түвшнээс хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн түвшинд дор түвшин тавцарч байгаа. За энэ бол одоо хэрхэн амжилттай болсон бэ гэдэг нь эндээс харагддаг баг. Нөгөө талдаа манай олон улсын зах зээл дээрээс бонд босгож байгаа хувийн аж ахуй нэгжүүдийн өнөөдөр босгож байгаа бондын өртөг бол нэг 8.2-оос 8.6% хүүтэй баг. Тэгэхээр 7.9 гэдэг бол энэс ч доогоор одоо буулгах чадсан гэдэг. Энэ бол одоо та бүхэнд хэлэхэд үр дүн энэ хоёр харьцуултаас харагдж байгаа хаа гэж бодож байна. За Монголын талын хүртэх өгөөж өнөөдөр бол 35% байгаа. За энэ нь хилцээрийг хийснээр бид нар 40% хүргэж тооцоол гарч иж байгаа. За хөрөнгө оруулалтын гэрээрээ 53-47-с харьцаатай байх хэвээр бид 53 авах хэвээр. Тийм үү? Тэгэхээр бид нар энэ дээр ямар тооцоол хийж байна гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалтын хуулин дээр Монголын тал 53% өгөөжийг хүртэнэ. За өгөөж нь юугаар хэмжигдэх вэ гэхээр ноогдол ашиг, ашигт малтмал нөөц ашигсны албан татвар, за татвар бусад хураамжтаас бүрднэ гэсэн байна. Тэгэхээр одоо 53% хүрэхэд бол бид нар ноогдол ашигын асуудлыг хөндлөнө. Тийм үү? Тэгэхээр саяын хилцээрийн нэг гол том бас амжилттай шийдвэрсэн зүйл бол 2020
26 онд оюутлогоо компани Монгол улсад ногд ашиг төлөхөөр энэ тодруулж байгаа. Одоо бид нар 2025 он 26 одоо 26 оны үйл ажиллагааны орлогоос тодорхой хэмжээний ногд ашиг хүрдэнэ гэж ингэж ойлгож болох уу? За ийм байгаа. За энэ дамжны сайдраа ахлуулсан ажлын хэсэг бол одоо менежментийн зардлыг бууруулсан. За миний ахсан ажлын хэсэг бол сангийн сайдын ахсан ажлын хэсэг бол оюутлогын хувийн үнэлэгчдийн зээлийн хүүгийн одоо ачааллыг бууруулсан. За энэ хоёр хэлцээрийн үр дүнгээрээ бол одоо өнөөдрийнхээр бол одоо оюутлогын ногд ашиг 2039 онд орж ирэхэд төлөвлөж байсан. За хэлцээрийн шууд үр дүнгээр юу гэхээр зэрэг 37 онд хүрэхээр саяын одоо зээлийн хүүг дөрв болгоснороо менежментийн хүүг оруулснараа 2 жилээр наашнд тачих. Гэхдээ хэлцлийн үр дүн юу гэхээр зэрэг 26 онд оюутлогоос ногд ашиг авсан. За засгийн газрын оюутлоготой Рио Тинтодоо юу төрсөн бэ гэхээр 2026 онд Монгол улсад ногд ашиг өгнө буюу 37 хоног наашнд тачирлээ. За энэ бол бидний хувьд бол одоо маш том боломж. Одоо бид яах вэ гэхээр Рио Тинто групптэй ногд ашигыг хэрхэн хэдийг авах вэ? 26 он тийм ээ. Энийг ирээдүйн энэ одоо Монгол Оросгол болон цаад төлөх хувийн нөлөөлөгчдийн одоо энэ ч авсан зээл байгаа тийм ээ. Энэ бүх тооцооллыг хоёр талаасаа хийгээд хоёр талаасаа одоо энэ хэлцээрээ нэгтгээд ингээд Монгол улсад авах ногд ашиг 26 онд авнаа. За тэгэхээр хүү бол одоо 7 жил тутам ярьдаг байсныг 3 жил болгож бууруулсан гэж байгаа. Өнөөдөр ингээд хэлцэл тодорхой хэмжээний шийдэл төрсөн учраас 2029 онд энэ хүүгийн асуудлыг дахиж ярих нэ гэж ингэж ойлгож болох уу? Тий, одоо хэлцээрийн төвшөнд бас нэг шийдсэн асуудал бол 7 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээгээр нэг удаа одоо энэ зээлийн хүүгийн асуудлыг ирж ирдэг гэсэн бол энийг хэлцээрийн шатнд 3 болгож бууруулчихж байгаа. За энэ бол маш даваа талтай. Яа тэгэхээр 3 жил тутамд бид нэр санхүүгийнхаа модулийг одоо Рио Тинто групптэй оюутлогын төслийнхөө санхүүгийн модулийг ярилцаж зээлийн хүн дээр ажиллах боломж нь гарч ирж байгаа. Одоо ингээд бид нар ихний ээлжинд одоо хүүгээ бууруулаа, менежментийн зарлаа бууруулаа гэдэг чинь одоо гэрээгээ шинжилж байгуулах процесс нь одоо баяр наадмын өмнө хийгдэх ямар хүлээлттэй байгаа? Одоо ингээд Рио Тинто групптэй бид нар тохирлоо. Одоо хоёр талын ажлын хэсэг гараад Монголыг төлөөлж байгаа 34% эзэмшиж байгаа оюутлогоо Эрдэнэс оюутлогоо буюу одоо Чингис хаан баялагын сангийн энэ компани маань гэрээгээ шинжилээд явна. За дараагийн нэг асуудал бол бид нар хэлцээрийн шатанд юу тохирсон бэхээр ерөөсөө цаашдаа бид нар оюутлогын төсөл төр авсан Рио Тинто группийн оруулсан тэр хөрөнгө оруулалтын зээлийн бүтцийг өөрчлөе гэдэг тэр санал нэгдсэн. Нэгэсэндээ төслийн хамгийн эхэлж төлөгдөх тэр 15 4 банкнаас авсан зээлийг бүтцэд нь өөрчлөлт оруулъя. Бид нар дахин санхүүжүүлье. За ингэх юм бол энэ жишг тогтноо. Тэвүүгээрээ цаашаа бид нар 3 жил тутамд ингээд шинжилээд явах тэр боломжийг сая хэлцлэр бас олгосон. За ингээд энэ давуу талуудаа бид нар цаашдаа сангийн засгийн газар энэ дээрээ төлөвлөгөө гараад ажилланаа. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор сангийн сайд Минт сайхан оролцож оюутлогын хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээний өөрчлөлтийн талаарх зарим мэдээлэлээс хуваалцлаа.